Амьдралын хэв маягтай заавал ягаад дасгал хөдөлгөөнийг зөвлөд байгаа юм бэ гэдэг. Үзэж байгаа киноноосоо болдгийм үү, одоо юунаас болдгийг хавдрын өвчлөлийг бол хамгийн аюултай өвчин гэж хэлээд байдаг л та. Эд залуу ажиллаж хийж бүтээх насанд ирээл нас урцсан байж байгаа. Энэний цааш шалтгаан нь юу вэ гэхээр л түрүүний хэлсэн зүрхний шигдээс тархины цус харгалт гэдэг л өвчин байна. Коронавирусын дэгдэлттэй холбож байгаа. Энэний эсрэг гаргасан одоо вакцинтай хүмүүс бас их холбож үзэж байна. Одоо зарим нэг хүмүүс одоо 10-аас 12 цагийн хугацаанд насралтгүй суугаа ажил хийж байна шүү дээ. Хамгийн их насварлалд өргөж байгаа 3 өвчлөл гэхтэл хавдар, зүрхний шигдээс тархины цус харгалт. Миний одоо ингэ зүрхээр одоо дэлсээд байна. Дээрээс нь шилэн хүзүү өгшөөд байна, толгоо өргөд байна, дотор мухаа өргөд байна. Ингээл нэг цонхисэн царайтай, эсвэл зарим нэг хүрлгэр улаан царайтай ийм хүмүүс их явж идэг. Шөнийн турш ингээл унтж байгаа ч гэсэн өглөө нь унтаагүй юм шиг ядарсан босоод ирдэг. Энэ хоёр дахь зүрх бол одоо шилбэнд байна гэж. Шилбэний булчинд байна. Тэгтэл энэ шилбэний булчинд шилбэнд чинь вений хавхлаг гэж байдаг. Тэгтэл хүмүүс өглөө 8 цагаас орой 8 цаг хүртэл одоо ингээл бүтэн өдөржин суучгаар чинь юу нөгөө вений хавхлаг ажиллах, нөгөө зүрхний цусны эргэлт сайжрах юм байхгүй болчихдог. Хүмүүс бол энийг бол тоохгүй л байна л та. Зүгээр л алах гэдгийг зүгээр нэг хүний нэг эмчийн нэг хүмүүст ингээ шахалт үзүүлж хэлээд байгаа юм шиг л ойлгоод